Сайн мэцэн үзэгчтэй парламент телевизийн дэлхийн тойм хөтөлбөр эхэлж байна. Та бүхэндээ өнгөрч байгаа 7 хоногт олон улсад болсон онцлог үйл явдлуудаас таймлан танилцуулъя. За Мянмар улсад болсон маш хүчтэй газар хөдлөлтийг тоймынхоо эхэнд онцолж байна. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногийн сүүлээр буюу өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт тус улсад 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт тохиож энэхүү газар хөдлөлтийн голомт нь тус улсын төв хэсэгт байсан боловч нийт нутгийн хэмжээнд асар их гар цохирлыг учруулад байна. За мөн олон мянган хүний амь насыг бол аваад байна. За тус улсын төрийн захиргааны зөвлөлөөс бол анх гар цохирлын талаарх мэдээллийг өнгөрсөн 7 хоногийн ням гарагт өгсөн байгаа. За тухайн үед бол амь өргөцсөн хүмүүсийн тоо 1700-д хүрлээ хэмээн мэдээлж за мөн 3400 хүн бэртэж гэмтэн 300 орчим хүн сургаггүй болоод байгаа талаар бол мэдээлж байсан. За баасан гарагийн маш хүчтэй газар хөдлөлтөд Мянмар улсын нийслэл Нейпидо болон за мөн улстай хэмжээгээр хоёрт ордог Мандалай зэрэг хотууд өртөж хамгийн их охирлыг амссан гэж бол мэдээлсэн. За ингээд цаг хугацаатай уралдаж нуранган дарагдсан хүмүүсийг аврах ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа талаар мэдээлж за эдгээр ажиллагаанд бол кран, экскаватор зэрэг томоохон машин техник олон мянган хүн хүчийг оролцуулан явуулж байна гэдгийг бол төрийн эрхийг барьж байгаа энэ цэргийнхний төрийн захиргааны зөвлөлөөс бол аль бие усаар мэдээлсэн байна. За мөн түүнчлэн хөрш зэрэгэлдэх хятад энэтхэг зэрэг улсуудын тэргүүлсэн олон улсын аврах багийнхан Мянмар улсын газар хөдлөлтөд өртсөн бүсэд очиж ажиллаж байна гэсэн мэдээллүүдийг өгч байсан. За дээрэс нь тус улсад тохиолсон энэхүү 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн дараах олон тооны жижиг чичиргээнүүд бол араасаа мэдрэгцээр байгаа талаар бол мэдээлж байсан байгаа. За Америк нэгдсэн улсын геологийн судалгааны албаны зүгээс өнгөрсөн ням гарагт мэдэгдснээр 5 магнитуд хүртэлх хүчтэй энэ жижиг чичиргээ газар хөдлөлтүүд тухайн хэсэгт дахин мэдрэгцэн гэдгийг бол мэдээлж байсан. За ингээд үндэсний ив нэгдлийн засгийн газраас бям гарагт гаргасан мэдээлэл гаргасан байгаа. За тухайн мэдээлэлд аврах ажиллагаанд анхаарал хандуулахын тулд цэргийнхний эсрэг хийж байгаа дайн тулаанаа бол 2-7 хоногийн хугацаанд зогсоож байгаа гэдэг мөн мэдэгдсэн. За мөн олон улсын тусламжийн байгууллагуудтай хамтарч ажиллах хүсэлтэй байгаа гэдгийг бол илэрхийлсэн юм аа. За энэхүү газар хөдлөлтийн улмаас мөн тус улсын хөрш Тайланд улсад бол бас нэлээд хүчтэй юм газар хөдлөлт давхар мэдрэгдэж болж за ингээд та бүхний харж байгаачлан Тайланд улсад баригдаж байсан өндөр барилга 33 давхар өндөр барилга бол нурсан байна. За энэ барилга нь Тайландын засгийн газрын харьяа аудитын албыг байршуулах зорилгоор Тайландын томоохон барилгын компани болон мөн Хятадын төрийн өмчит компани тариалагддаг салбар барилгын компани хамтран 2022 онд эхлүүлсэн ийм барилгын төсөл байсан. За Тайландын засгийн газраас цус барилгын нурсан шалтгааныг шалгаж за үндсэндээ 7 хоногийн дотор орж тогтоох тусгай хороог байгуулснаа мөн мэдэгдсэн юм аа. За түүнчлэн Тайландын эрх баригчдын зүгээс мэдэгдснээр тус улсад газар хөдлөлтийн улмаас наад зах нь 11 хүн амь өргөдөж 70 гаруй хүн сургаггүй болоод байгаа гэж бол мэдээлсэн. За Тайландын нийслэл Бангкок хотноо баригдаж байсан энэхүү өндөр барилга газар хөдлөлтийн улмаас нурсан нурж байгаа болон нурсны дараах энэ бичлэгүүд бол нийгмийн сүлжээнд бол нэлээд тархсан юм аа. За энэ барилга яагаад нурах болсон шалтгааныг олж тогтоохын тусгай хороог бол энэхүү эхлүүлээд байгаа. За харин үүнтэй холбоотойгоор Тайландын энэ барилгын компанитай хамтарч байсан Хятадын барилгын компани өөрийнхөө вебсайтыг бас хаасан ийм үйл явдал болсон. За эргээд Мянмар руу орцгоё. За тэгэхээр анх 1700 хүн амь өргөдөд байна гэсэн мэдээлэл өгч байсан бол энэ 7 хоногийн дундуур амь өргөдсөн хүний тоо 2700 даваад байна гэдэг мэдээллийг бол тус улсын төр засгийн эрхийг барьж байгаа цэргийнхний зүгээс бол мэдэгдсэн байгаа. За тус мэдэгдэлд
амь үрэгдэхсдийн тоо 2719 болж нэмэгдэж за 4521 хүн бэртэж гэмтэн за мөн 441 хүн сургаггүй байгаа талаар бол одоо зарлаж за амь үрэгдэхсдийн тоо нэмэгдэж болзошгүй гэдгийг бол анхааруулж байсан ба. За газар хөдлөлтийн улмаас томоохон одоо газар нутгийг хамарсан гар цохрол учирч за олон мянган одоо байшин барилгууд нурсантай холбоотойгоор аврах ажиллагаа удаашралтай үргэлжлэн явагдаж байна гэдгийг бол мөн хэлж байсан. За тэгвэл 3 дугаар сарын 28-ны өдөр буюу өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт одоо тохиосон энэхүү 7.7 магнитудын өвчтэй газар хөдлөлтөд амиа алдсан хүний тоо энэ 7 хоногийн сүүлээр буюу одоо баасан гарагийн байдлаар 3100 давж за орон гэрээ алдсан иргэд бол одоо маш хүнд орчин нөхцөлд одоо амьдарч өдөр хоногийг одоо өнгөрүүлж байна гэсэн мэдээллийг бол их сурвалжууд өгсөн юм а. За Мянмар улсын төр засгийн эрхийг одоо удирдах байгаа цэргийнхний зүгээс хамгийн сүүлд өгсөн мэдээллээр газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 3145 болсон. За бэртэж гэмтсэн хүний тоо 4589, сургуу болоод байгаа хүний тоо 221 байгааг бол баасан гарагт мэдээлсэн ба. За хэдийгээр одоо түрүү хэлсэнчлэн газар хөдлөлтийн голомтон тус улсын төвийн хэсэгт байсан боловч нийт улсын хэмжээнд бол үлэмж хэмжээний хар цохрол бол тохиогоод байна. За гэхдээ одоогийн байдлаар газар хөдлөлтийн одоо учруулсны тохирлын хэмжээг бол хараахан тогтоож хамжаагүй байгаа гэсэн ийм мэдээллийг бол их сурвалжууд өгч байна. За тэгээд мөн одоо дээр хэлсэнчлэн маш олон тооны байшин барилгууд нурсны дотор эмнэлгийн барилгууд мөн нурсны улмаас одоо яаралтай тусламж үйлчлэгээ шаардлагатай байгаа хүмүүстэй бол хүрч очиж чадахгүй байгаа талаар бол мөн мэдээлж байна. За түүнчлэн орон гэргүй болсон олон мянган хүн гадаа хоног төрүүлж хүнд орчин нөхцөлд бол амьдарсаар байгаа талаар их сурвалжууд мэдээлж байгаа юм а. За гамшигын дараах тусламжийн ажилд бол хөрш зэрэгэлдэх Хятад, Энэтхэг, Япон гэх зэрэг олон улс орнууд оролцож за хандив тусламж болон онцгой байдлын мөн эмнэлгийн мэргэжилтнүүдийн багуудаа илгээн ирж хайх, аврах, эмчилж цовлох зэрэг одоо энэ ажиллагаануудад бол дэмжлэг туслалцааг үзүүлэн одоо ажиллаж байна. За газар хөдлөлтөд нэрвэгдээд байгаа Мянмар улсын төрийн эрх мэдлийг одоо гартаа оруулсан цэргийнхний эсрэг дайтаж байгаа үндэсний ив нэгдлийн засгийн газар хэмээн одоо нэрлсэн арчлыг дэмжигч одоо хүчний зүгээс 3 дугаар сарын 30-наас эхлэн 2-7 хоногийн хугацаанд галаа зогсоож байгаагаа одоо мэдэгдсэн бол энэ 7 хоногийн лав гарагт төрийн эрхийг одоо барьж байгаа цэргийнхний зүгээс мөн энэ сарын 22-ны өдрийг хүртэл төр хугацаанд гал зогсоож байгаагаа мөн албан ёсоор зарлан одоо мэдэгдээд байгаа юм. За гэвч газар хөдлөлтөд өртсөн зарим одоо хэсэгт энэ талуудын дайн тулаан одоо байлдаа өрнөсөөр байгаа тул хүмүүнлэгийн ачаа бараа дэмжлэг үйлчлэгээ зорьсон газартаа бас хүрч очиж чадахгүй байгаа тохиолдлууд мөн мэрсээр ажиглагцаар байгааг их сурвалжууд мэдээлж байна. Тойм хөтөлбөр үргэлжилж байна. Дараагийн онцолж байгаа үйл явдал бол энэ 7 хоногийн дундуур Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын одоо гарын үсэг зурсан зарлиг байгаа. Энэ бол одоо дэлхийн 100 орчим улс оронд харилцсан тэгш тариф одоо ногдуулж байгаа Трампын зарлиг юм а. За тэгэхээр Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп лав гарагт цагаан ордны гаднах Rose Garden цэцэрлэгт хүрээлэнд Америкийг ахин хөрөнгөтэй болгох хэмээх тусгай арга хэмжээг зохион байгуулж энэ үеэрээ дэлхийн 100 орчим улс оронд харилцсан тэгш тариф ногдуулж байгаа одоо мэдэгдсэн. За энэ зарлагт гарын үсэг зурсан юм а. За харилцсан тэгш тариф гэдэгт одоо юу хэлээд байгаа вэ гэхээр Америкийн нэгдсэн улсын одоо импортын бараа бүтээгдэхүүнд дэлхийн улс орнууд одоо харилцан адилгүй тариф тогтоосон байдаг. За ихэнх улс орнууд бол Америкийн бараанд нэлээд өндөр тариф тогтоосон байдаг. За үүнийг бол одоо бизнесмен стөхүүтэй Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч маань одоо шудраг бус байна гэж үзээд яг адилхан тарифыг бид тэдгээр улс орнуудаас Америкийн нэгдсэн улсад орж ирж байгаа одоо бараа бүтээгдэхүүнд ногдуулах болно гэсэн юм шийдвэрийг бол үндсэндээ гаргаж байгаа гэсэн үг. За ингээд Трамп мэдэгдэлтэй Америкийн нэгдсэн улсад дэлхийн 100 орчим улс орноос орж ирэх импортын бараа бүтээгдэхүүнд 10% үндсэн тарифыг нэмж байгаа дээрээ ахин нэмэлтээр 60 орчим улс оронд одоо тэдгээр улс орнуудын тарифуудтай дүүцэх энэ харилцан тэгш тарифыг ногдуулж байгаа гэдгийг бол онцоллоо. За тэдгээр нь одоо улс орон бүрт харилцан адилгүй өөр хувь хэмжээтэй байх болно. За ингээд үндсэн 10% тарифын нэмэгдэл энэ сарын 5-ны өдрөөс нэмэлт харилцан тэгш тариф энэ сарын 9-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээр
болоод байгаа юм аа. За харилцан тэгш тарифын одоо жишээ дуртахад Хятад улсад 34%, Энэтхэгт 26%, Японд 24%, Европын холбоонд 20%, Өмнөд Солонгост 25%, Вьетнамд 46%, Тайландд 36%, Камбожид 49%, Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсад 30%, Тайванд 32%. За одоо Африкийн маш жижигхэн одоо Лесото улсад гэхэд хамгийн өндөр буюу 50% одоо тэгш харилцан тэгш тарифыг бол одоо энэ хөнөөгдүүлэхээр болсон байна. Харин Их Британи, Бразил, Австрали, Шинэ Зеланд, Турк, Колумб, Аргентин, Эл Сальвадор, Арабын нэгдсэн Эмират улс, Сауди Араб зэрэг 40 орчим улсад харилцан тэгш тарифын нэмэгдэлгүй зөвхөн үндсэн 10% тарифын нэмэгдлийг тогтоож байгаагаа бол их зарлан мэдэгдсэн. За энэ үндсэн 10% мэдэгдэлд манай улс бол багтаан орсон байгаа. За 100 орны 40 улсад нь бол одоо энэ хүү үндсэн 10% тарифын нэмэгдлийг тогтоосон. Энд Монгол улс багтаан орсон байгаа. Манай улсад үндсэн 10% тарифын нэмэгдлийг бол тогтоосныг та бүхэн одоо яг дэлгэцнээс харж байна. Хоёр улсын экспорт импорт бол адилхан 10% байна. За аль хэдийн одоо 25% импортын тарифыг тогтоогод байгаа Америкийн нэгдсэн улсын өмнөд болон хойд өршөд болох Мексик, Канада улсууд бол дээрх чагсаалтанд бол багтаагүй. За эдгээр улсуудад бол нэмэлт тарифыг ногдуулаагүй байна. За Дональд Трамп дээрх зарлагт гарын үсэг зурсныхаа дараагаар хийсэн мэдээлэлдээ худалдааны тэнцвэрт байдлыг тогтоож байгаа гэдгээ илэрхийлээд за мөн харилцан тэгш тариф гэдэг нэр томьёог онцолж за өмнө нь тэдгээр улсууд бидэнд өндөр тариф ногдуулж байсан учраас бид одоо хариуг нь одоо барьж байна. Энэ бол ердөө ийм энгийн зүйл юм а гэдгийг бол хэлсэн байна. За түүнчлэн Дональд Трамп ирэх 5 дугаар сараас эхлэн Хятадаас орж ирдэг жижиг овор хэмжээ бүхий одоо бодолтой ачаа бараг татвараас чөлөөлөх тухай журмыг зогсоох зарлагт бол гарын үсэг зурлаа. Ингэснээр одоо Америкийн цахим худалдааны Amazon компани томоохон өрсөлдөгчд болоод байгаа. Америкийн нэгдсэн улсад хямд үнэтэй бараа бүтээгдэхүүн борлуулагч Shein, Temu зэрэг хятадын цахим худалдааны платформудад бол маш хүнд цохилт болж байна. За Дональд Трамп мөн өөрийн зарлиг тушаалыг энэ бол манай улс эдийн засгийн тусгаар тогтнолоо тунхаглан зарлж байгаа үйл явдал юм аа хэмээн одоо ийм томоохон мэдээлэл бол тэрээр хийлээ. За Трампын тогтоосон тарифын нэмэгдэл олон улсын эдийн засагт бол хэдийнэ цочрол шок өгч эхлээд байна. За Хятад болон Тайванаас түүхийн хэд угсралт үйлдвэрлэхэд ихээхэн хамааралтай байдаг Apple компани хувьцаа шууд 7%-аар за цахим худалдааны Amazon компани хувьцаа 6%-аар, Walmart сүлжээ дэлгүүрийн хувьцаа 4%-аар, за спорт хувцсны Nike компани хувьцааны хаш 6%-аар бол унаад байгааг их сурвалжууд мэдээлсэн юм аа. За тэгвэл одоо энэхүү Трампын тарифын бодлого шийдвэрийг бол гадны улсууд эсэргүүцэж байгаа, шүүмжилж байгаа бол илэрхийлсэн байна. За Австралийн ерөнхий сайд Энтони Албанес тарифын асуудлаар хэвлэлийн багварл хийж Америкийн нэгдсэн улсын дээрх шийдвэр нь логик үндэслэлгүй түншүүдийн хооронд хийгддэг үйл ажиллагаа бол биш хэмээн одоо няцаасан байгаа. За мөн тэрээр Австрали улс Америкийн нэгдсэн улсын бараа бүтээгдэхүүнд харилцан тэгш татвар ногдуулах хариу арга хэмжээ авахгүй. За үнийн өсөлтийг удаашруулахад хүргэсэн ийм одоо сөрөг өрсөлдөөн буюу ийм худалдааны дайнд бол оролцохгүй гэдгээ бол давхар мэдэгдлээ. За Ирландын ерөнхий сайд Микаэл Мартин Америкийн нэгдсэн улсыг Европын холбооны импортын бараа бүтээгдэхүүнд 20% татвар ногдуулах шийдвэр гаргасанд гүнээ харамсаж байна гэд Ирланд улс нээлттэй чөлөөт худалдаанд итгэдэг. За татвар ногдуулах нь дэлхийн эдийн засагт ашиггүй. Европын холбоо болон Америкийн нэгдсэн улсын хоорондох өдөр тутмын бараа үйлчлэгээний худалдаа 4.2 тэрбум еврог давж байна. Ийм нөхцөлд Америкийн нэгдсэн улсаас татвар ногдуулсан одоо ямар ч үндэслэлгүй зүйл хэмээн хэлсэн юм а. За энэ мэтлэн одоо Бразил, Европын холбоо, Франц, Их Британи зэрэг олон улсын зүгээс бол одоо Америкийн нэгдсэн улсын шийдвэрт гүний харамсаж байгаа илэрхийлээд байна. За мөн зарим улс орнуудын зүгээс бол одоо хариу арга хэмжээ авахаа илэрхийлээд байна. За дэлхийн худалдааны байгууллагын зүгээс мөн Америкийн нэгдсэн улсын шийдвэрт гүний харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. За энд одоо Хятадыг бол бас дурдах хэрэгтэй. Бүгд найрамдах Хятад ард улсын гадаад хэргийн яамны зүгээс хариу мэдээлэл хийсэн байгаа. За үүндээ Америкийн нэгдсэн улсын импортын тарифыг нэмэгдүүлсэн явдал нь одоо дотоод дэлхийн худалдааны байгууллагын дүрмийг ноцтой зөрчиж дүрм журам суурилсан олон талт худалдааны тогтолцоог ноцтойгоор хохироож байгаа үйлдэл боллоо. Хятад улс үүнийг эрс эсэргүүцэж шаардлагатай арга хэмжээ авч өөрийн зүй ёсны ашиг сонирхлоо хамгаалах болно. За худалдааны дайн, гаалийн татврын дайнд бол ялагч гэж байдаггүй гэдгийг Хятад улс удаа дараа онцолж байгаа. Буруу үйлдэлээ залруулж эрх тэгш
харилцан ашигтай байх хэлбэрээр хятад болон дэлхийн бусад улс орнуудтай зөвшөлдсөж худалдааны санал зөрөлдөөний шийдвэрлэхийг Америкт одоо хятадын талаас бол одоо шаардж байна гэсэн ийм мэдээллийг бол хятадын гадаад хэргийн яамны одоо хэвлэлийн төлөөлөгч хийсэн юм аа. За мөн Трампын шийдвэрийн дараагаар олон улсын хөрөнгийн биржүүдийн голлох индексийн ханшууд бол одоо унж эхлээд байна. Тодруулах юм бол пүрэв гарагийн арилжаагаар Америкийн S&P 500 индекс 4.8%-аар одоо буурч 2 их 80 ам долларын алдагдлыг бол хүлээгээд байна. За мөн Dow Jones индекс 4%, Nasdaq индекс 6%, Хонконгийн Хансен индекс 1.2% уналтыг пүрэв гарагт үзүүлсэн. За харин баасан гарагийн өглөөний арилжаагаар Японы Nikkei 225 индекс 1.8%, Өмнөд Солонгосын Kospi индекс 1%, Австралийн ASX 200 индекс 1.4%, Их Британий FTSE 100 индекс 1.5%-аар бол унаад байна. За эсрэгээр алтны үн өсөж пүрэв гарагт 1 унц алт 3167.5 долларт хүрч ханшийн шин дэд хэмжээг тогтоосны дараа одоо буцаад буусан байгаа. Түүнчлэн ам долларын бусад улс орны валютын эсрэг ханш суларч эхлээд байна. За томын төгсгөлд баасан гарагт болсон нэг үйл явдлыг та бүхэндээ онцлог өргөж байна. Энэ бол Өмнөд Солонгос улсын ерөнхийлөгчийн Сукёлыг тус улсын үндсэн хуулийн гишүүхээс импичментээр огцруулах шийдвэрийг дэмжиж байгаа шийдвэрийг гаргаж улмаар түүнийг одоо албан тушаалаас нь огцруулсан үйл явдал байгаа юм аа. За тэгэхээр тус улсын эрдэнэ мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр үндсэн хуулийн шүүх шийдвэрийн орон нутгийн цагаар баасан гарагийн 11 цагт явагдсан шүүх хурлын одоо төгсгөлд бол танилцууллаа. За энэхүү одоо шүүхийн шийдвэрийг бол телевизээр шууд дамжуулан танилцуулсан байгаа. За нийт 8 гишүүнтэй Бүгд найрамд Солонгос улсын үндсэн хуулийн шүүхийн гишүүд бүгд санал нэгтэйгээр Юн Сукёлыг импичментээр огцруулахыг дэмжсэн шийдвэрийг гаргаснаар түүнийг нэн даруй албан тушаалаас нь огцруулж улмаар хуулийн дагуу 60 хоногийн дотор ерөнхийлөгчийн сонгуулийг явуулахаар болоод байна. За орон даяар телевизээр шууд дамжуулсан дээрх шийдвэрийг үндсэн хуулийн шүүхийн тэргүүн Мөн Хёнбэ танилцуулсан. За ерөнхийлөгчийн Сукёлыг өнгөрсөн оны 12 дугаар сарын 3-ны өдөр цэргийн онц байдал зарлахдаа тус улсын үндсэн хууль болон бусад хуулиудыг зөрчиж ерөнхийлөгчийн зарлиг тушаалыг хүчингү болгох зорилгоор чуулж санал хураалт явуулахыг оролдсон үндэсний ассамблеийн гишүүдийг одоо зогсоохын тулд цэргүүдийг хууль бусаар дайчилж улс төрчдийг баривчилсан явдалд бол буруутай гэж үзэн түүнийг албан тушаалаас нь огцруулах шийдвэрийг гаргасныг ийхүү танилцуулсан. За мөн түүнчлэн тухайн үед цэргийн онц байдал зарлах нөхцөл үүсээгүй байсан бөгөөд асуудлыг цэргийн онц байдал зарлалгүй өөр арга замаар бол шийдвэрлэх боломжтой байсан гэдгийг бол давхар дурдсан байна. За харин баасан гарагийн шүүх хурал бичлэн оролцохгүй гэдгээ өмнөх өдөр өмгөөлөгчдийн багаараа дамжуулан одоо мэдгдсэн Юн Сукёл өөрийг нь буруутгасан бүхий л хэрэгт буруугүй хэмээн одоо няцаагаад байгаа. За түүний өмгөөлөгчдийн багийн зүгээс нийгмийн дэг журмыг сахиулах болон ерөнхийлөгчийн аюулгүй байдлыг харгалзаж үзээд одоо шүүх хуралд оролцохгүй байхаар шийдсэн гэсэн юм аа. За Өмнөд Солонгосын үндсэн хуулийн шүүхийн шийдвэрийг эрх баригч ард түмний нам хүлээн авч байгаагаа бол мэдгдсэн. Ингэхдээ маш одоо ийм даруухан 50 байдлаар бол одоо энэ үндсэн хуулийн шүүхийн шийдвэрийг бол хүлээн авч байна гэдгээ мэдгдсэн. За мөн сөрөг хүчний арчилсан намын зүгээс Юн Сукёлыг импичментээр огцруулахыг дэмжсэн үндсэн хуулийн шүүхийн шийдвэрийг хүлээн авч байна. За ард түмний ялалт байлаа хэмээн одоо тодорхойлж байгаа бол мэдгдлээ. За ингээд түүнийг одоо шүүхийн шийдвэрийн дагуу Юн Сукёлыг ерөнхийлөгчийн албан тушаалаас нэн даруй болгож 60 хоногийн дотор ерөнхийлөгчийн сонгуулийг явуулахаар болж байна. За ээлжид бус сонгуулийг 6 дугаар сарын 3-наас өмнө явуулахаар болоод байна. За тус улсын 13 дахь ерөнхийлөгч Юн Сукёл 2022 оны 5 дугаар сарын 10-нд бол одоо сонгогдож байсан. За тэгвэл энэ удаагийн одоо ерөнхийлөгчийн сонгуулийг тэрээр одоо 5 жилийн хугацаанд ажиллаад 2007 онд одоо буух хэрэгтэй байсан боловч ийхүү огцорч байна. Ингээ огцорсон шалтгааны улмаас тус улсын ерөнхийлөгчийн ээлжид бус сонгуулийг энэ жил одоо 6 сарын 3-наас өмнө ийхүү явуулахаар одоо болоод байна. Ингээд бүгд найрамд Солонгос улсын шин төрийн тэргүүн сонгогдсон тангар урууж албандаа орох хүртэл ерөнхийсэд ханд огсон ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр үргэлжлүүлэн ажиллахаар болж байна. Та бүхэндээ дэлхийн тойм хөтөлбөрийг хүргэлэн анхаарлаа хандуулсан баярлалаа.